За сайн байцгаана уу. Өнөөдөр бөөрийн дээд булчирхааны тухай ярилцах болно. За энэ нь бол бидний бие баримтанд маш чухал үүрэг ролыг гүйцэтгэж байдаг. Гормонуудыг зохицуулах үүрэгтэй оролцдог. За мөн одоо бидний бодисын солилцоо болон стрессийн хариу үйлдэл хамгаалах функцид оролцож байдаг. Мөн цусны даралтыг зохицуулж байдаг юм байна. За сэтгэл санааны төвшөнд болон сүнслэгийн төвшөнд бөөрийн дээд булчирхааг авч үзэх юм бол бидний амьд үлдэх хүч болон амьдралын хүчний энергийг агуулж байдаг. За энэ нь бидний өдөр тутмын амьдралд үр дүнгээ үзүүлж байдаг байна. За тэгэхээр бид нэр энэхүү бөөрийн дээд булчирхаагаа өөрийн хяналтандаа байлгаж үргэлж төвлөрч тэр хэсэгтээ одоо цаг зарцуулж байснаар бид нар үндсэн одоо голлох тэр гормонуудаа зохицуулах боломжтой болно. За тэгээд та бүхэн одоо сонсч хэлсэн баг кортизол гэдэг хүн болгон бараг ингээл эргэн тойронд байнга ярих болсон. Энэ нь одоо хүний бие организм стресст үед хариуг үйлдэл болж ялгарч байдаг гормон байдаг байна. За тэгээд та магадгүй байнга стресстэж байдаг, үргэлж сэтгэл түгшүүртэй байдаг, айцтай байдаг бол тэрхүү бөөрийн дээд булчирхаанаас кортизол даавар байнгын ялгарч энэ нь таныг хит идэвхтэй эсвэл хит идэвхгүй байдалтай болгож мөн таны одоо энэхүү баланстай бус хит их ялгарсан гормон маань таны бие махбодын тэнцвэргүй байдалд оруулж идэг байна. За тэгээ өнөөдөр бүгдээрээ хэсэг хугацааг бөөрийн дээд булчирхаандаа төвлөрч бяцхан дасгалыг хамтдаа хийцгээе. За хоёр гараа бөөрийнхөө харалтаа барьлаа. За дараах зааварчилгааг зүгээр л дагаад хийхэд болно. Өөртөө бүрэн дүүрэн итгэхэд л шилжилт явагдах болно. За нүдэ анлаа. Бүхий л төвлөрлөө. Бөөрийн дээд булчирхаан дээр авчирлаа. 1 2 3 4 5 6 7 8 9 1 2 3 4 5 6 7 8 9 1 2 3 4 5 6 7 8 9. За өөрийнхөө бие организмыг ажиглаарай. Илүү тайван болсон байна уу? Илүү тэнцвэртэй болсон байна уу? Ямар ч шилжилт мэдрэгдсэн бай. Таны бие организм тантай хэрхэн харилцаж байгааг анзаараарай. За алгуурхан хоёр гараа салгаад хоёр гараа хооронд нь хүрээд нүдэн дээрээ тавилаа. Гарынхаа алганы харанхуй үсэгт нүдээ дасгаад алгуурхан нээгээд анаад нээгээд нүдээ нисэн чигтээ хоёр гараа салгаарай. Ямар мэдрэмж төрснөө та бүхэн өөртөө анзаараад бидэнд мэдэгдээрэй. Баярлалаа.